Сайн байцгаана уу? Та бүхэнтэй энэ өдрийн эзний нэрээр мэдчилж байгаадаа баяртай байна. Та бүхэнд би эзний үгийг уншихыг хүсэж байна. Хуучин гэрээний Малах номын 1-р бүлгийн 6-р ишлэлээс 14-р ишлэлийг та бүхэндээ уншия. Миний нэрийг үл хүндлэгч тахилч нараа хүүн эцгээ зарцсан эзнээ хүндэтгдэг. Би эзэн юм бол намайг дээдлж байгаа чинь аль вэ? Би эзэн юм бол намайг хүндэтгэж байгаа чинь хаана байна гэж төв төмдийн эзэн айлдаж байна. Гэвч та нар бид таны нэрийг яаж үл хүндсэн юм бэ гэж асуудаг. Та нар бузарсан талхыг миний тахилын ширээн дээр өргөж байна. Гэвч та нар бид таныг яаж бузарсан юм бэ гэдэг. Үүгээрээ та нар эзний ширээ гэдэг чинь жигшил юм гэж хэлж байна. Та нар сохрыг тахил болгон өргөж байгаа нь муу биш гэж юу? Та нар доолон ба өвчтөг өргөж байгаа нь муу биш гэж юу? Үүнийг захирагчтай аваачж өг. Тэр та нарт таата хандах уу? Эсвэл та нарыг илгэсгээр хүлээн авах уу гэж төв төмдийн эзэн айлдаж байна. Харин түүнийг бидэнд нэгүүлсэнгүй хандуулахын тулд та нар одоо бурхны тааллыг хайхгүй гэж юу? Та нар иймэрхүү өргөлүүттэй байхад тэр та нарын хэн нэгнийг илгэсгээр хүлээн авах уу гэж төв төмдийн эзэн айлдаж байна. Тахилын ширээн дээр минь дэмий хоосноор гал асаахгүй тулд та нарын дундаас хэн нэг нь хаалгуудыг хаагаасаа. Би та нарт таагүй байна. Та нарын гараас би өргөлийг чинь хүлээн авахгүй гэж төв төмдийн эзэн айлдаж байна. Нар мандахаас жаргах хүртэл миний нэр үндэснүүдийн дунд агуу байж газар бүрд нэрдмэн зориулан утлаг болон цэвэр эдэн өргөлийг өргөх болно. Учир нь нэр минь үндэстнүүдийн дунд агуу болно гэж төв төмдийн эзэн айлдаж байна. Гэвч та нар эзний ширээ бузартсан түүний үр жимс хоол хүнснийх нь хувьд гэвэл тэр нь үл хүндлэгдсэн гэж хэлснээрээ та нар үүнийг бузарлаж байна. Та нар бас хараач энэ нь ямар ядаргаатай вэ гэж хэлээд үүнийг зэвүүцэнгүй сэжиглэн гэж төв төмдийн эзэн айлдаж байна. Та нар хулгайлагдсан, доглон, эсвэл өвчтөе амтныг авчирдаг. Ийм юмсыг та нар өргөлд авчирдаг. Үүнийг чинь би та нарын гараас зөвшөөрөн авах ёстой гэж юу гэж эзэн айлдаж байна. Хонин сүрэгт нь 90 хон байхад түүнийгээ өргөхөөр тангаргалсан атлаа эзэнд өө сэвтэй амтныг тахил болгон өргөдөг ловирчин хараагдаг. Учир нь би бол агуу хаан бөгөөд үндэстнүүд нэрээс минь нэмээдэг гэж төв төмдийн эзэн айлдаж байна. Би өнөөдөр та бүхэнтэй бурханд тааламжит тахилыг өргөхтүн хэмээх сэдвээр эзний үгийг хуваалцахыг хүсэж байна. Манай эртний 5 дугаар 100 буюу манай эртний өмнөх 5 дугаар 100 буюу манай эртний өмнөх 460-аас 430 оны хооронд амьдарч байсан Малах иш үзүүлэгчийн үеийн Израилийн ард түмний бурханд өргөж байсан тахил нь тааламжит бус байлаа. Тэд хэдийгээр эзний үгийн дагуу тэд эзэн тахилуудаа өргөж байгаа мэт боловч харин тэдний өргөж буй тахилууд нь эзний шаардлага стандартыг үнэндээ хангахгүй байлаа. Яагаад гэвэл хуучин гэрээний дэд гуйл номын 15 дугаар бүлгийн 21-р ишлэлд хэлэхдээ та нарын надад өргөх тахилууд нь согохгүй, өөгүй, ямар нэгэн алдаа дутагдaltaгүй, доголдолгүй байх ёстой гэсэн зарилгийг эзэн өөрийн ард түмэндээ хандаж хэлсэн байдаг. Харамсалтай нь Малах иш үзүүлэгчийн үеийн юудэчүүдийн эзэнд өргөж байсан тахилууд нь эзний өмнө согогтой, доглон, сохор, хазгар, өвчтөе малуудаар тэд эзэнд тахилуудыг өргөж байсан юм аа. Тэд чухам яагаад ингэх болов? Израилийн ард түмэн юуны учир өөрсдийн эзэн бурхандаа согогтой малаар тахил өргөх болов? Тэд энэ хуулийг мэдхгүйдээ ингэж байсан гэж юу? Бид энэ нөхцөл байдлыг мэдхийн тулд тухайн үеийн Малах иш үзүүлэгчийн үеийн Израилийн түүхэн нөхцөл байдлыг товчхон нэг эргэж харахад илүүтэхгүй буй за. Малах иш үзүүлэгч бол хуучин гэрээний үеийн хамгийн сүүлчийн иш үзүүлэгч хэмээн Библийн эрдэмтэд тодорхойлдог. Түүнээс хойш 400 орчим жилийн туршид Израильд дахин иш үзүүлэгч гараагүй бөгөөд эзэн Есүс Христийн өмнөхөн баптизм хүртээгч Иохан ирснээрээ шинэ гэрээний үеийг эхлүүлсэн байдаг. Энэ үеийн Юдагийн нөхцөл байдал бол эдийн засгийн хувьд туйлын хүнд мөн харийн төрөмгийлэлд ор автсан. Зовлон зүдгүүртэй. Бурхан тэднийг мартсан. Тэд бурханд хаягдсан мэт. Бурхан тэдэнд амлсан амлалтуудаа биелүүлэхгүй байгаа мэт хүнд хэцүү нөхцөл байдалд Юдэн ард түмэн амьдарч байжээ. Тийм ч учраас тэд эзний хайранд эргэлзэж эхэлсэн. Бид энэ талаар өмнө нь үздсэн билээ. Малах номын 1-р бүлгийн 1-ээс 5 дугаар ишлэлээс хэрвээ бид нар харах юм бол
өнөөдөр бидний уншсан багц ишлэлийн өмнөх багц ишлэлийг харах юм бол Израилийн ард түмэн Бурхан тэднийг хайрладаг гэдэгт эргэлзэж эхэлсэн байсан. Тиймээс ч тэд эзний хайранд эргэлзэж эхэлсэн учраас эзэнд өргөх өргөлүүддээ хайн хандах болсон. Тэд зөвхөн өргөлдөө хайн хандаа зогсохгүй. Согогдоо малыг эзэнд өргөж, мөн тахилчд нь завхарч, гэр бүлүүд нь салж, 11-өө өргөхөө болж, муу арга замаар баяжигсдыг тэд бишрэн шүтэж, эзэнд үйлчлэх нь ямар ч утга учиргүй хэрэг хэмээн нийгмээрээ ярьж, ингэж үзэж, ингэж ярьдаг болсон. Тэр цаг үед иш үзүүлэгч Малах Израилийн ард түмэнд дахин нэг удаа эзний үгийг дамжуулж байна. Ийхүү дамжуулахдаа иш үзүүлэгч Малахын хүндсэн дараах сэдвүүдийн дотор өнөөдөр бидний хамтдаа үзэж байгаа сэдв бол тэд эзэнд согогдоо малаар тахилуудыг өргөж байлаа. Өөрөөр хэлбэл тухайн үеийн юудэчүүдийн тахил нь Бурхны өмнө тааламжит бус байсан юм аа. Бурхан тааламжтай тахилыг хүсдэг. Харин тухайн үеийн юудэчүүдийн тахил бол тааламжит бус байлаа. Энэ талаар бидний уншсан саяын багц ишлэлийн дараах хэсгүүд дээр нэлээд тодруулан дараах байдлаар ийхүү өгүүлжээ. Та нар сохрыг тахил болгон өргөж байгаа нь муу биш гэж үү? Та нар доглон ба өвчтөг өргөж байгаа нь муу биш гэж үү? Үүнийг захирагчтай аваачиж өг. Тэр та нарт таата хандах уу? Эсвэл тэр та нарыг илгэсгээр хүлээн авах уу гэж төв төмдийн эзэн айлдаж байна. Харин түүнийг бидэнд нэгүсэнгүй хандуулахын тулд та нар одоо Бурхны тааллыг хайхгүй гэж үү? Та нар иймэрхүү өргөлүүдтэй байхад тэр та нарын хэн нэгнийг илгэсгээр хүлээн авах уу гэж төв төмдийн эзэн айлдаж байна гэж хэлсэн. Энэ ишлэлийг бид хэрвээ дахин нэг удаа харах юм бол юудэчүүдийн эзэнд өргөж байсан тахил бол үнэхээр асуудалтай тахилууд байлаа. Тэд өвчтөө, сохор, доглон амьтдаар эзэнд тахилаа өргөж байлаа. Үргэлжлүүлэн дараах ишлэлдэр энэ нөхцөл байдлыг дахин нэг удаа давтан иш үзүүлэгч Малах ийхүү үргэлжлүүлэн өгүүллээ. Нар мантахаас жаргах хүртэл миний нэр үндэстнүүдийн донд агуу байж, газар бүрд нэрдмэн зориулан, утлаг болон цэвэр эдэн өргөлийг өргөх болно. Учир нь нэр минь үндэстнүүдийн донд агуу болно гэж төв төмдийн эзэн айлдаж байна. Гэвч та нар эзний ширээн бозрлагдсан. Түүний үр жимс хоол хүнснийх нь хувьд гэвэл тэр нь үл хүндлэгдсэн гэж хэлснээрээ та нар үүнийг бозрлаж байна. Та нар бас хараач. Энэ нь ямар ядаргаатай вэ гэж хэлээд үүнийг зэвүүцэнгүй сэжиглэнэ гэж төв төмдийн эзэн айлдаж байна. Та нар хулгайлагдсан, доглон, эсвэл өвчтөе амьтныг авчирдаг. Ийм юмсыг та нар өргөлд авчирдаг. Үүнийг чинь би та нарын гараас зөвшөөрөн авах ёстой гэж юу гэж эзэн айлдаж байна. Хонин сүрэгт нь 90 хонь байхад түүнийгээ өргөхөөр тангаргалсан атлаа. Эзэнд өө сэвтэй амьтныг тахил болгон өргөдөг лойвэрчин хараагдаг. Учир нь би бол агуу хаан бөгөөд үндэстнүүд нэрээс минь имээдэг гэж төв төмдийн эзэн айлдаж байна гэж хэлсэн. Саяны гол ишлүүдийг би уншсан багц ишлэл дээрээсээ дахин нэг удаа давтан та бүхэнд сонирдууллаа. Тэгэхээр өнөөдөр бидний уншсан энэ хэсгийн гол санаа бол Юудын ард түмэн буюу Израильчууд Бурханд өө сэвтэй согогдоо тахилуудыг өргөж байлаа. Тэд өөрсдөө Бурхандаа 90 хоныг өргөнө гэж амласан атлаа хулгаагаар олж ирсэн малаа өргөдөг. Тэд сүргээс хамгийн муу өвчтөгийг аваад эзэндээ өргөдөг. Тэд доглон, сохор, хэрэгцээгүй, цаашдаа үржилд орох чадваргүй малуудыгаа тэд эзэн Бурхандаа өргөж байлаа. Ийхүү тэд өөрсдийн эзэнд үйлчлэх үйлчлэлдээ, ийхүү тэд эзэнд өргөх тахилдаа хаанга хоёрдмал зүр сэтгэлээр хандах болсон юм аа. Тэдний нөхцөл байдал ямар байсныг бид өнөөдөр сайн мэдж байгаа. Юудын нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан учраас тэд эзэнд чин сэтгэлээсээ хандаж чадахгүй байлаа. Магадгүй өнөөдөр та бидний амьдралын нөхцөл байдал хүнд байгаагаас болж та эзэнд чин сэтгэлээсээ хандаж чадахгүй яваан биш үз. Таны амьдрал тохиолдож байгаа бэрхшээл, таны амьдрал тохиолдож байгаа санхүүгийн хямрал, таны амьдрал тохиолдож байгаа харилцааны асуудлаадаасаа болж та эзэнд үйлчлэх үйлчлэлдээ урам хугарч байна уу? Та эзэнд өргөх өргөлдөө, эзэнд зориулах таны тааламж амьд ариун тахил болон өргөдөх ёстой таны итгэлийн амьдрал өөрөө эзэнд хоёрдмал зүр сэтгэлээр өргөгдөж байна уу? Израилийн ард түмэн Бурхны өмнө төгс бус тахилтай байлаа. Энэ тахил нь Израилийн ард түмнийг Бурхантай эвлэрүүлж чадахгүй байлаа. Харин өнөөдөр би та бүхэн нэгэн сайн мэдээг дуулгахыг хүсэж байна. Тэр нь юу вэ гэвэл Есүс Христ өөрийнхөө амьдралыг та бидний төлөө төгс тахил болгон Бурханд өргөснөөрөө
та бид хоёрыг Бурхан эцэгтэй минь эвлэрүүлэн нэгдүүлсэн юм аа. Израилийн ард түмэнд иш үзүүлэгч Малахаар дамжуулан Бурхан хэлэхдээ би та нарын тахилуудыг хүлээн авахгүй гэж хэлсэн. Сүм рүү орж ирэх хаалгуудыг хэн нэг нь хаагаасаа гэж хэлсэн. Израилийн ард түмнээс Бурхан харилцаагаа тасалж байгааг бид харж байгаа бол харин төгс тахил болох Есүс Христийн тахилчлалаар дамжуулан бид Бурхантай харилцах харилцаа маань дахин нээгдэж дахин холбогдсон юм а гэдгийг би өнөөдөр хэлмээр байна. Өнөөдөр энэ номлыг үзэн суугаа хүмүүсийн дотор магадгүй Есүс Христэд хараахан итгэж амжаагүй байгаа. Есүс Христийн тухай магадгүй дөнгөж өнөөдөр сонсож байгаа. Эсвэл өнгөрсөн үеүүдэд сонсож байсан боловч эзнийг хараахан хангалттай сайн таньж мэдээгүй байгаа тийм хүмүүс байгаа бол би танд нэгэн чухал сайн мэдээг дуулгамаар байна. Тийм ээ. Та бидний ямар ч үйлдэл, та бидний ямар ч амьдрал эзэн тааламжтай байгаагүй. Харин та бид хоёрын өмнөөс Бурхантай эвлэрүүлж зуучлалыг хийж өгсөн төгс тахил бол загалмайд цовдлогдсон насарч үхлээс 3 хоногийн дотор дахин амьсан Есүс Христ байлаа. Хэрвээ бид нар шинэ гэрээний Еврей номын 10 дугаар бүлгийн 10-аас 18 дугаар ишлэгийг унших юм бол Есүс Христ нэг удаа өөрийнхөө биеийг бидний төлөө тахил болгон өргөснөөрөө биднийг Бурхантай эвлэрүүлээ зогсохгүй биднийг Бурханы хүүхдүүд болгож Тэнгэрлэг газарт биднийг залсан юм а хэмээн өгүүлсэн байдаг. Харин Малахи иш үзүүлэгчийн үеийн юудэчүүдийн тахил бол Бурханд тэднийг үнэхээр хүргэж чадахгүй байлаа. Харин өнөөдөр та бид хоёрт бол Бурханд та бид хоёрыг хүргэж чадах, Бурханд та бид хоёрыг аваачиж чадах, Бурхантай та бид хоёрыг уулзуулж чадах нэгэн төгс тахил байгаа нь бол бидний эзэн Есүс Христ юм а. Хүмүүсийн аливаа тахил Бурханд таалагдахгүй байсан. Харин Есүс Христ өөрийгөө бидний өмнөөс төгс тахил болгоснороо та бид нар өнөөдөр Бурханы ивэл өрөөлийг авах боломжтой болсон. Магадгүй та гайхчихж болох юм. Яагаад Есүс Христ төгс тахил юм бэ гэж? Учир нь Есүс Христ бол нүгэлгүй нэгэн байсан юм а. Тэр бол Бурханы хүү байсан. Тэр муу ёрийн сүнсийг ялсан. Тэр харанхуйг ялсан. Тэр энэ дэлхийг ялсан. Тэр гэм нүглийг ялсан. Тэр өөрийнхөө биеийг бидний нүглийн төлөө загалмай дээр хадснараа тэр жинхэнэ төгс тахил болж өгсөн юм а. Та Есүс Христэд итгээрэй. Есүс Христэд итгэвэл тэр таны өмнөөс төгс тахил болж таныг Бурхантай эвлэрүүлж Бурханы ивэл Бурханы өрөөлийг таны дээр авчрах болно. Бид өнөөдөр хэдийгээр шинэ гэрээний үед амьдарч байгаа ч бид өнөөдөр мал амьтнаар Бурхан тахил өргөдөггүй ч та бидний амьдралаас гаргасан үр жимсүүд маань яг үнэндээ Бурханд өргөж байгаа тахилтай зөөрлүүлэн ярих юм бол сохор, доглон, хулгайлагдсан, амлснаа зөрчсөн, муу тахилтай зүрлэгдэх үе амьдралаар та бид нар амьдарсан юм а. Тийм ч учраас Илч Паул Ром хотын Христэд итгэгчид бичсэн загталтаа Ром номын 12 дугаар бүлгийн 1-2 дугаар ишлэлдэр дараах чухал нэгэн үгийг хэлснийг би та бүхэнд уншиж өгөхийг хүсэж байна. Ийм дахтуунараа Бурханы өрв сэтгэлээр та нараас хичээнгүйлэн хүсье. Өөрсдийн биеийг Бурханд тааламжтай амьд ариун тахил болгож өрг. Энэ нь та нарын сүнслэг мөргөл мөн. Энэ үеийн явдал нийцэлгүй. Харин оюун санааныхаа шинтгэлээр өөрчлөгдөж байх тун. Тэгвэл Бурханы сайн тааламжит төгс төгөлдөр таалал юу болохыг таних болно гэж хэлсэн байна. Илч Паул хэлэхдээ бидний амьдрал Бурханд тахил мэт зориулагдж байгааг Ром номон дээр тайлбарлан хэлсэн байна. Та бид хоёрын амьдрал Бурханд согоггүй тахил мэт очих ёстой. Би түрүүн хэлж байсан. Бид өнөөдөр мал амьтнаар Бурханд тахил өргөх ямар шаардлага байхгүй. Учир нь Есүс Христ та бид хоёрын өмнөөс Бурхан зориулагдсан төгс тахил болж өгсөн юм а. Харин өнөөдөр Есүс Христэд итгэж байгаа таны амьдрал, миний амьдрал, өдөр тутмын маань амьдрал өөрөө согоггүй, өөгүй, доглон бус, хазгар бус, өвчлөөгүй төгс тахил шиг та бидний сэтгэлийн амьдрал, итгэлийн амьдрал, та бид хоёрын зан чанар, аливаад хандах хандлага маань өөрөө ийхүү өөгүй цэвэр ариун тахил мэт Бурханд очих ёстой. Тийм ч учраас Илч Паул Ром номын энэхүү ишлэлд хэлэхдээ өөрийн бие Бурханд тааламжтай амьд ариун тахил болгон өргөгдөн гэж хэлсэн байна. Хуучин гэрээний үед өргөгддөг байсан мал амьтнаар өргөгддөг байсан тэрхүү тахил нь өнөөдөр Есүс Христийн дотор шинэ гэрээний үед та бидний амьдралын тахил болон өөрчлөгдсөн юм а. Би жинхэнэ тааламжит тахилыг эзэнд өргөгдөн хэмээн өнөөдөр би таныг ятгах байна. Таны амьдрал, таны зан чанар, таны аливаад хандах хандлага, таны шударга ёс, бусдыг хайрлж байгаа хайр, бусдыг инэрн нэгүүлсэж буй тэр инэрл нэгүүлсэл, үнийн шударгын дагуу амьдрах амьдрал,
Бурханд итгэмжтэй байж түүний алдрын төлөө амьдарч буй бүхэл амьдралт нь Бурханы өмнө тааламжид төгс ариун тахил болон очихолтгой хэмээн би та бүгдийг ерөөн та бүгдийг урамшуулна, зоригж болохыг хүсэж байна. Хүмүүс заримдаа ярьдаг. Өнөөгийн нийгэмд хүн шодрог явна гэдэг хэцүү. Хүн хүнээ хайрлна гэдэг хэцүү. Намайг голдмын ортол зүрхний минь гүнд хүртэл шархлуулсан нэг уушлна гэдэг хэцүү. Энэ бозор босромог нийгэмд шодрог үннээр яваад хож хүн байна уу? Гэх мэтлэн олон асуултууд бидний эргэн тойронд байдаг. Би таныг ятгамаар байна. Энэ боломжтой. Яагад гэвэл Бурхан та биднийг зөв шодрог цэвэр ариун өөрийнх нь өмнө дуулууртаа тааламж тэр амьдралаар амьдрснаар л та бидний амьдрал жинхэнэ түүнд амьд ариун тахил тааламж тахил болгон өргөдөх учиртайг зааж байна. Иш үзүүлэгч Малахын үеийн евдээчүүдийн хоёрдмал сэтгэлээр эзэнд өргөж байсан тэр төгс бус тахил нь өнөөдөр та бит хоёрыг эзэн Есүс Христийн дотор нэгэн үзүрт зүр сэтгэлээр Бурханд өөрсдийнхөө амьдралыг тааламжид амьд ариун тахил болгон өргөхийг уриалж байгаа босоо. Тиймээс аханд үсэ бүгдээрээ эзний өмнө өөрсдийнхөө амьдралыг амьд, анхлун, тааламжтай тахил болгон өргөцгөөе. Та санхүү дээр, та бусдад харилцаан дээр, та гэр бүлийнхэнтэй хандлага дээр, та таны үзэн ядагч нэгнийг хайрлсан хайраараа, та сүм жуулганыхаа хийж буй үйлчлэл дээрээ, та эзэнд өргөж буй өргөл дээрээ, та сайн мэдээ тараахтаа, та энэ нийгэмдэр өөрийнхөө эрхэлж буй ажил үйлс дээрээ, та багийнхаа хамт олонтойгоо, та энэ нийгмийн харилцаанд орохдоо, та шодрог үнэн инэрэнгүү эзний хүсэл таалалд нийцсэн амьдралаар амьдрах нь өөрөө таны хувьд эзэнд өргөж буй тааламжтай амьд ариун тахил болгон өргөгдөж байгаа юм аа. Тиймээс аханд үсэ би та бүгдийг уриалж байна. Хэдийгээр нийгэм бозор босромгийг үлдэж олон хүмүүс өнөөдөр бозор босромгаар явснараа илүү ашиг олж, илүү хожино гэж бодож байгаа боловч харин бид үннээр амьдрч чадах юм бол эзэн биднийг ивэн гэдэг итгэлээр бид инхүү амьдрах ёстой юм аа. Орой болгон зурагтаар, радиогоор эсвэл бидний гар утсан дээр ирж байгаа олон нийтийн сүлжээгээр нийгэмд ялангуяа бидний удирдлагуудын донд гарч буй тэр бүхэл муу муухай байдлуудыг шүүмжлэн ярьж байна. Нэг талаар сэтгэлээр унмаар хүнд хэцүү нийгэмд бид амьдарч байгаа мэт. Гэхдээ нөгөө талаар шодрог үнний төлөө хүмүүс өнөөдөр тэмцдэг болж байна. Зөв ариун зүйлийн төлөө хүмүүс өнөөдөр тэмцдэг болж байна. Тэгвэл та бид хоёр бас тэгж амьдрахгүй гэж юу? Та бид хоёр бас тэрний төлөө тэмцэхгүй гэж юу? Бурханд итгэдэг хүмүүс бид нар. Эзэн Есүс Христийн загалмайн тахилаар дамжуулан Бурхантай эвлэрүүлэгдсэн бид бүхний амьдрал өөрөө эзний өмнө тааламжит төгс ариун тахил болгон өргөдөх учиртай юм аа. Эзэн та бүгдийг ивэх болтугай. Хамтдаа энэ цаг дор залбирцгаая. Бурхан аав минь тандаа баярлалаа. Таны үгийн төлөө талархаж байна. Эзэн минь бидний амьдрал танд тааламжит тахилууд болон өргөдөх болтугай. Их эзэн минь бидний амьдрал амаргүй бэрхшээл зовлон тэмцэл тулаанаар дүүрэн байдагч. Харин энэ бүхний донд бид танд итгэх итгэл найдвар дээрээ батцгсан. Танд нэгэн үзүр зүрстгэлээр хандаж таныхаа амьдралынхаа туршид тууштаа дааж үйлчлэхийг хүсэж байна. Эзэн минь миний харилцаа, миний санхүү, миний ажил үйлс, миний гэр бүл, миний амнаас гарах үг бүхэн, миний үйлдэл бүхэн танд тааламжит амьд ариун тахил болон очих болтугай. Хэрвээ миний танд өргөх тахилуудад согогтой хэсэг байгаа юм бол, асуудалтай хэсэг байгаа юм бол эзэн минь та засаж залруулж өгөөрэй. Эзэн минь та мөхс надад тусалж хүч чадал урам зориг өгөөрэй. Босож тантай хамт таны ариун сүнсний хүч чадлаар өдөр бүр амьдрахад минь та туслаарай. Талархан энэ бүгдийн төлөө аврагч эзэн Есүс Христийн нэрээр залбирanгуйлаа. Амен. Хамтдаа эзэн магтаалга төтөл өргөцгөө. Бидний амьдрал түүн тааламжид амьд ариун дахиад байгуулдаг. Түүний өмнө тааламжтай амьд ариун тахил болгон өргөдөх болтугай. Эзэн минь та бүгдийг өргөцгөө. Эзэн минь та
хийсэн бүхэн зүрхэнд минь сэлэгдсэн. Та намайг үргэлж гавшруулахад танаараа бахархдаа таны хийж чадахгүй зүйл гэж амьдралд минь үгүй үсэглэн алдартай хинтэж зүрлэшгүй өдрүүддээ танд таалагдахыг хүсэж байна. Хүндэтгэл магтаал таны зүрх сэтгэл минь таны хүндлээ амьдралыг минь амьд ариун дахил болгон та өөртөө аваач. Хүндэтгэл магтаал таны зүрх сэтгэл минь таны хүндлээ амьдралыг минь амьд ариун дахил болгон та өөртөө аваач. Хүндэтгэл магтаал таны зүрх сэтгэл минь таны хүндлээ амьдралыг минь амьд ариун дахил болгон та өөртөө аваач. Бүхэл үндэтгэл бүхэл магтаалан зөвхөн танд байгааз. Бид бүгдийн амьдрал таны өмнө цэвэр ариун ямар ч сууггүй дэрэл дахил болон өргөдгөд үнээр та бидний туслаач эзэн. Танд магтаалмаг Есүс нэрээр залбирлаа. Амен. Цуглааныхаа төгсгөлд бүгдээ хамтдаа залбирцгаая. Агуу өчөд бурхан минь ээ. Ивэл харин тань баярлалаа. Өдөр бүр бидэнтэй хамт байж Хүү Есүс Христийнхаа нэрээр биднийг өрөөж ариун сүнснийхаа хүч чадлаар биднийг удирдан залаач. Бидний эх 7 хоногийн минь ажил үйлсийг эхнээс нь дуус хүртэл та удирдах. Өөрийнхөө хүслийг бидний амьдралд та биелүүлээч. Бидний аврагч эзэн Есүс Христийн нэг үсэл, Бурхан эцгийн минь хайр инрэл, ариун сүнсний нөхөрлөл өнөөдөр эзэнд тааламжит амьд ариун тахилуудыг өргөгч хүн нэг бүрийн дээр одоогоос үрд мөнхөд хамт байх болтугай. Аамен.